Цагийн хурд мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа байгаа үзэгчид та бүхэнд баярлалаа. Монгол улсад 280 гаруй хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж 50,000 гаруй гишүүнтэй болжээ. Хадгаламж зээлийн хоршоодын тоо өсөж байгаа хэдий ч тэдний санхүүгийн зуучлалд гүйцэтгэж байгаа үүрэг нь хязгаарлагдал байсаар байна. Тиймээс хадгаламж зээлийн хоршоог хөгжүүлэх хөшүүрэх хэрэгтэй байгааг салбарынхан хэлж байна. Хадгаламж зээлийн хоршоод хэдэн арваараа дампуурч олон мянган иргэн хохирч үлдсэн үйл явдал 2006 онд болж байсан. Гэхдээ одоогийн хадгаламж зээлийн хоршоодод ийм эрсдэл тохиолдохгүй гэж салбарынхан үзэж байна. Учир нь санхүүгийн зохицуулах хороо хууль журмын дагуу хоршоодын үйл ажиллагааг хянаж хариуцсан ажилдаг болсон. Хадгаламж зээлийн хоршоо нь иргэдийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж гишүүдээсээ хадгаламж татах, мөн гишүүддээ зээл олгох үйлчилгээ үзүүлдэг. Хоршооны гишүүд хоршоондоо мөнгө хадгалуулж, хүүгээр нь хөрөнгөө арвижуулж, хоршооноос зээл авч бизнесээ өргөжүүлж болно. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бол зээлийг бол их хэмжээгээр авдаг. Иргэн төлөлтөнд одоо сүүлийн үед бол харьцангуй сайжраад байгаа. Хөдөө бол ялангуяа малчин гишүүд их байдаг. Манай хоршооны гишүүдийн нэг сар 70% нь малчин гишүүд байгаа. Тэгээд малчин гишүүдтэй бид нар одоо энэ өвлийн зууд үед өвстэй жал авах, нүүдэл суудлын үед бусад нэг оюутны сургуулийн төлбөр нийтийн үед нь бол бид нар санхүүгийн хөшлөгөө үзүүлж, маш дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг. Хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэж байгаа иргэд аж ахуй нэгж ихэвчлэн зээл хүсч ханддаг байна. 2007 оны 2 дугаар улирлын дүнгээр хадгаламж зээлийн хоршооны бүтээгдэхүүн үйлчилгээний орлого 13 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс дийлэнх хувийг буюу 95%-ийг зээлийн хүүгийн орлого дангаар эзэлж байна. Харин хадгаламж зээлийн хоршоодын нийт бүтээгдэхүүний зардлын дотор хадгаламжийн хүүгийн зардал 97%-ийг эзэлж байгаамаа. Тодруулж хэлбэл хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа зөвхөн зээлийн хүүгийн орлого зарлага дээр төвлөрч байна. Тиймээс хадгаламж зээлийн хоршооны эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх төсөл боловсруулаад байгаа юм байна. Ядуурлыг бууруулах, бичил болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гэсэн байдлаар нь хоршооны өөрийнх нь үндсэн үйл ажиллагааны чиглэлээр бол тодорхой арга хэмжээнүүдийг аавна гэж ütсэн маа. Хоёрдугаарт болохоор хууль эрхцэн орчныг боловсронгуйлгая, эрсдэл суурьсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх гэсэн. Азийн орнуудын дунд манай хоршоодын нийт актив хөрөнгө тэгзууны 3% байгаа нь маш бага үзүүлэлт болохыг салбарынхан хэлж байна. Тиймээс санхүүгийн салбарт хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх бодлогын зохицуулалт хуулийн шинжилэл хэрэгтэй байгааг сануулж байна.